13 дугаар бодлого налуу хавтгай дээр 10 м/сек хурдтай унсан үрлийн ойлтыг зурагт үзүүлсэн байна. Энд байна. Үрлийн масс 0.5 кг бол Ад нь үрлийн хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг бол дельта P гэсэн үг. Үрэл налуутай 0.2 секунд хугацаанд үйлчлэгдсэн бол налуугаас үрэлд үйлчлэх дундаж хүчийг бүгдээрээ тооцоолох юм байна. За энийг 1-р нөхцөлгий, энийг 2-р нөхцөлгий. 1-р нөхцөлд бүгдээрээ хөдөлгөөний тоо хэмжээ болон түүний чиглэлийг олъё. Хөдөлгөөний тоо хэмжээ вектор хэмжигдэх юм. Хөдөлгөөний тоо хэмжээ P1, M-ийг үржих нь V1. Масс нь хэд юм бэ? 0.5. 10-аар үнжилсэн юм байна. Ингээд 5 кг/с гагцхүү түүний чиглэл хаашаа байх вэ? Тэрийг зуръя. Энэ бол x доошоо байх нь ойлгомжтой. Хурдтайгаа ижилхэн чиглэл байдгаа гэж хэлсэн. Түүнтэй адилхан P2-ыг олъё. P2 тэнцүү 0.5-ыг үржих нь 10, эндээс 5 кг/с дахиад гарах нэ. Гэхдээ хаашаа чиглэх вэ? Ийшээ гэж хэлсэн. Хурдтайгаа нэгэн чиглэлд. Одоо бүгдээрээ дельта P-г олгож байгаа. Дельта P-г олно гэдэг чинь P2 вектороос P1 векторыг олох шаардлагатай. За нөгөөхөн дээр нь ягаад бид нар вектороор хийгээгүй гэхээр бүгдээрээ яг нэг одоо тэнхлийн дагуу яваад суучаас хасах нэмэхээр наваал ингэ бодцсон гэдэг ойлгочихорой. Ингээ P2 вектороос P1 векторыг бүгдээрээ хасъя. Энэ юу гэсэн үг вэ гэвэл P2 вектор нэмэх нь хасах P1 вектор. P2 вектор дээр хасах P1 векторыг нэмээч гэсэн үг. Хасах P1 вектор гэдэг чинь хэрвээ нэмэхэд доошоо юм бол хасах нь дээшээгээд ингэж зурагдана. Энэ хоёрын хооронд нь одоо нэмэх нь байна. За тэгвэл бүгдээрээ эхлээд P2 вектор ямар тач энд нь сайхан зурч. Энэ бол миний P2 вектор. За түүний утга нь 5 байгааг бүгдээрээ мэднэ. Түүн дээр хасах P1-ийг нэмье үзүүлдэг. Энэ бол миний хасах P1 вектор. Энэ хоёрын нийлбэр нь дельта P болох нь байна. Тэгвэл энэ гэсэн энэ дельта P вектор буюу хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт болох нь байна. Тоон утгуудыг бичих юм бол энэ 5 байгаа, энэ ч гэсэн 5 байгаа. 5-ын квадратыг нэмэх нь 5-ын квадрат дельта P хэд гарах вэ гэвэл язгуурдаар хийгээд 5 язгуурдаар 2 кг/м/с гарна. Үрэл налуутай 0.2 секунд хугацаанд үйлчилсэн бол налуугаас үрэлд үйлчлэх дундаж хүч нь үржих нь дельта T тэнцүү, дельта P-тэй тэнцүү, дельта P маань 5 язгуурдаар 2 гэж олдсон сая. Ингээд дундаж хүч гэдэг бол 5 язгуурдаар 2-ыг цөмөөрөө 0.2-т хуваах нь байна. Дэшигээ гараад 50, 25 язгуурдаар 2 ньютон гэж гарч ирэх нэ. 14-р бодлогыг бодъё. 1 кг масста биеийг тусгалын цэгээс дээш 5 м өндөрт орших байдлаас унгав тусгалын цэг. Ингээд үзчихээ эндээс нүрт 5 м юм байна. Хавтгай налуугийн өнцөг 45 градус бөгөөд бие налуугаас ойж босоо тэнхлэгтэй перпендикуляр чиглэлд хөдөлжээ. Би ийшээ хөдөлж гисэн. Тэр хурдыг нь мэдүүлээ ингээд хэмдэлж. Энэ хурдыг V гэж. Налуугаас биед үйлчлэх хүчний импульсыг оллоорой гэсэн байна. Биеийн хурдны хэмжээг ойлтын өмнө ба дараа ижил байсан гэд үзчихье бүгдээрээ. За ойж байхад хаашаага хурдтай байх вэ? За энэ нэг ингээд ойлтын цэгт ирэхэд хаашаага хурдтай байхаар x доошоо хурдтай байна. Энэ нь тухайн налууд хүрэх үеийн хурд. Түүнийг V1 гэж, энийг V2 гэж тэгвэл ингээд бүгдээрээ V1-ийг олъё. Налууд ямар хурдтай туссан юм бэ? Тэрийг олъё. Энерги хадгалагдах хуулиусаар mgh тэнцүү m2 V1-ийн квадрат m-ууд нь хоорондоо хураагдлаа 2gh энийг язгуурдаар хийх юм бол V1 гарна. Ингээд V1-ийг нь 2.10.5 эндээс 10 м/с хурдтай туссан байх нь. 10 м/с утга нь чиглэл нь x доошоо. За юу гэж хэлсэн бэ гэсэн чинь биеийн хурдны хэмжээг ойлтын өмнө ба дараа нь ижиллээ гэж үзгэсэн. Тэгвэл V2 гэдэг нь өөрөө 10 м/с болох нь байна бас. Гэхдээ чиглэлийн хувьд өөр байгаа шүү. Нэг нь x доошоо байгаа, нөгөөх нь баруун гар тийшээ байгаа. Хөдөлгөөний тоо хэмжээнүүдийг тус тусад нь олъё. Ингээ P1 гэдэг бол m-ийг үржих юм. V1 бол m 1 кг гэдэг өгчиж 10 кг/м/с. P2-ыг олъё. P2 тэнцүү m-ийг үржих нь V2 бас л 10 кг/м/с. Гэхдээ ялгаа нь юу юм бэ? Ялгаа нь чиглэл нь. Энэ нь x доошоо чиглэлтэй байгаа. Энэ харин баруун гар тийшээ чиглэлтэй. Хурдныхаа чиглэлтэй давхцсан гэдэг утгаараа. Энэ P1 вектор юм байна. Энэ P2 вектор юм байна. Хасах P1 вектороо шууд бичиж яагаад вэ гэхээр бүгдээрэнд нь өөрчлөлтийг нь олох шаардлага гарч ирнэ. Учир нь гэвэл ингэж асууж байна. Налуугаас биед үйлчлэх хүчний импульсыг бол хүчний импульсыг бид нар яаж олдё? Хүчний импульс гэдэг бол
F-ийг үржих нь дельта T буюу дельта P гэж болдог шүү дээ. Хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт. За энэ хоёр векторын хооронд нь хасъя бүгдээрээ. Хаснаа гэдэг чинь эхлээд P2-ыг аваачаад ингээд зурчихна. Тэгэнгүүтлээ нэмэх нь хасах P1 ингээд зурагдана. Ингээд энэ хоёрын нийлбэр нь ингэж гарч ирэх нь байна. Энэ хасах P1 энэ болохоор P2 буюу энэ дельта P вектор болох нь. Тоо утгуудыг нь тавья. Энэ арга байсан, энэ арга байсан. Тэгвэл энэ 10 язгуурдаар 2 кг метр секунд гарах нь ойлгомжтой. Ингээд I гэдэг бол 10 язгуурдаар 2 ньютон секунд байх нэ. 15 дахь бодлого. 1000 кг масстай машин тогтмол 16 метр секунд хурдтай хөдлөн замын эргэлтээр 2 секунд хугацаанд эргэхэд хурд нь 12 метр секунд болж хөдөлгөөний чиглэл нь 90 градус өнцгөр өөрчлөгдсөн юм байна. Замаас машинд үйлчлэх үрэлтийн хүчний дунджийг олоо гэж хэлсэн байна. За, үрэлтийн хүч F үргэж дундаж тэр маань дельта T-гээр үржүүлсэн хүчний импульстай тэнцэн тэр нь хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтөд тэнцэх нь ойлгомжтой. Ингээд хөдөлгөөний тоо хэмжээнүүдийг тус тусад нь олъё. Цөмөрөө P1, P2 гэдэг. Энийг P1 чи энэ тохиолдлыг P2-гийн вектор үйлдэл хийх нь ойлгомжтой байна. Энэ дээр P1-ийг яаж болох вэ гэсэн чи P1 гэдэг бол 1000 кг 13 зэргийг 16-аар үржүүлээд 16 үржих нь 10-3 зэрэг кг метр секунд. P2 нь бас адилхан 10-3 үржих нь 12. Ингээд 12-ыг үржих нь 13 зэрэг кг метр секунд гарах нь байна. Эдгээр нь хаашаага чиглэх вэ? Эдгээр нь хурдныхаа чиглэлнэ. Энэ бол их дэшигээ энэ хаашаага чиглэх вэ гэвэл ийшээгээ чиглэнэ. Энийг P1 векторгийн энийг P2 векторгийн бүгдээрээ хасах P1 вектор тэгвэл хаашаага зурагдах вэ? Хасах P1 вектор ийшээгээ зурагдана. Хасах P1 вектор гэдэг ингээд тавьчих. За одоо бүгдээрээ эдгээрийн ялгуурыг авъя. Дельта P тэнцүү P2-оос хасах нь P1 буюу P2 вектор дээр хасах P1 векторыг нэмнэ. P2-ыг зуръя. P2 энэ байна. Хасах P1 гэвэл энэ байна. Ингээд болчихж байгаа. Shift-ний асуудал яваад байна энэ дээр. За ингээд тавьчих. Энэ дельта P юм байна. Энэ P2 энэ бол хасах P1 вектор. Тэгшин цогт гурвалжин. Pythagorto дельта P болъё бүгдээрээ. Нэг нь 16-г үржих нь 13 зэрэг, нөгөөх нь 12-ыг үржих нь 13 зэрэг, 12-ийн квадрат 10-ийн 6 зэрэг нэмэх нь 16-гийн квадрат 10-ийн 6 зэрэг. Ингээд язгууртаар хийвэл хэд гарах вэ? Дельта P 12.6 за баг шиглээ. 40 мөр хавцах та. 12-ийн квадрат нэмэх нь 16-ийн квадрат 20. 20-ыг үржих нь 10-ийн 3 зэрэг кг метр секунд. Буюу энэ нь хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт цаашлаад үйлчилж байгаа хүчний импульс болно. Энэ дээрээс юу болох гэдэг вэ? Хүчний дундаж утгыг болно. F үр дундаж утга тэнцүү үйлчилсэн хугацаа тэнцүү 20-ыг үржих нь 10-ийн 3 зэрэг буюу энэ дельта P-тэй тэнцэнэ. Ингээд F үр дунд чинь хэд гарах вэ гэсэн чинь 20-ыг үржих нь 10-ийн 3 зэрэг хуваах нь 2 секунд 10-ийн 4 зэрэг буюу 10 км хүч гарах нь байна. 16 дугаар бодлого дээр 2 кг масстай теннисний бөмбөг газарт 10 м/с хурдтайгаар хэвтэй чигт 30 градус өнцгөр тусаж мөн 30 градус өнцгөр ойжээ. Газраас бөмбөгт үйлчлэх хүчний импульсыг олоо гэсэн байна. Энийг 1-р нөхцөл, энийг 2-р нөхцөлгийн P1-ийг нь олох юм бол M-ийг үржих нь V байх болно. Тэр нь 2-ыг үржих нь 10 кг метр секунд. Энэ үртэл хялбар байна. Энийг бас P2 гэж бүгдээрээ M-ийг үржих нь V буюу дахиад 20 кг метр секунд гарна. Хялбар биш нь юу юм бэ гэхээр бид нар энэ векторыг тооцох шаардлагатай. Эхний тохиолдолд бөмбөгний одоо тэр хөдөлгөөний тоо хэмжээнийх нь вектор чиглэл нь хаашаа чиглэх вэ гэвэл энэ хурдныхаа дагуу чиглэнэ гэсэн. Тэгвэл энэ нэг ингэж чиглэх нь гэсэн санааг илэрхийлнэ. Энэ хоёрын хооронд хэдэн градус байгаа вэ гэсэн чинь 30 градус байгаа. Энэ бол P1 тэр нь 20 гэдэг утгатай. За нэг чиг нь одоохондоо хийчихье. Нөгөөх нь бас нэг ийм хурдныхаа чиглэлийн дагуу ийм чиглэлтэй P2 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээ байгаа. Тэр нь бас л 20. Энэ 30 градус. За энийг тухайлбал бүгдээрээ параллелаар зөөе. За энийг төв зүр энд нь тавьчих. Ягаад гэхээр эн чинь P2 юм байна шүү дээ. P1-ийг нь харин параллелаар зөөе. Хасах P1 гэдэг нь ингэж зурагдана. Энэ эсрэг тийш.
Энэ бол хасах P1. Одоо үүнийг л бүгдээрээ параллелээр зөвгөд ингээд хооронд нь нэмчээ гэж. Хоорондынх нь үнцэг хэдэн градус болох вэ? За 30 нийтдээ 60 градус болно. Учир нь гэвэл энд 30 градус байгаа, энд ч гэсэн 30 градус байгаа. 30 нийтдээ 60 гэсэн үг. Энэ нь хасах P1, энэ нь P2. Энэ хоёрын нийлбэр гэдгсэн чинь ингээд авна. Энэ бол миний дельта T буюу хүчний импульстай тэнцэнэ. Хүчний импульс нь F-ийг үржих нь дельта T. Тэнцүү дельта P-тэй тэнцдэг. Хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт. Энийг яаж олох вэ? Дельта P-ийн квадрат хасах P1-ийн квадрат нэмэх нь P2-ийн квадрат хасах нь 2-ыг үржих нь P1 энэний үржих нь хоорондынхаа өнцгийн косинус 60. Дельта P тэнцүү P1-ийн квадрат чинь бүгд 20 байна шүү дээ. 20-ийн квадрат нэмэх нь 20-ийн квадрат хасах 2-ыг үржих косинус 60 2-ны 1 багцсан. Дельта P квадрат юу болох вэ? 408 зулах байна. 800-аас хасах 400 зулах байна. Ингээд дельта P гэдэг бол язгуур дор 400 гарах нь байна. Тэр нь 20 кг метр секунд болох нэ.